үсгээр бос сүнсээр хийгддэг үйлчлэл гэдэг гарчигтайгаар та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. За Христ итгэгч бид нар энэ дэлхий дээр амьдрахдаа үнэхээр эзний дотор сүнсээр дахин төрсөн бол үнэхээр эзний төлөө гэсэн зүр сэтгэлтэй бол бид нар хаач явсан эзний нэрийн алдрын төлөө эзний сайн мэдээг гэрчилж амьдрахыг бид нар өөрсдийнхөө чухал эрхэм зорилгоо болгосон байдаг. За ер нь сүм цуглаанд нэлээд олон жил хамрагдж байгаа эзний үгийг нэлээдгүй сайн таньж мэдэх болсон мөн ариун сүнсээр дахин төрсөн үнэхээр амьдрал нь өөрчлөгдсөн Христ итгэгчдийн яриаг ингээд сонсож байгаа нь бол яг энэ зүйл бол тэдний ярианаас их тодорхой анзаарагддаг. Тэр хүн сүмийн бүтэн цагийн үйлчлэгч байна уу, пастор мөн байна уу, биш байна уу, яг сайн мэдээний төлөө бүтэн цагаар үйлчлдэг хүн мөн байна уу, биш вэ? Тэр юусаа хамаа байхгүй. Тэр хүн ер нь хаа явсан газараа яаж игээд эзнийг гэрчлэе, эзний нэрийг алдаршуулъя, эзний алдрын төлөө л амьдрий гэсэн ийм л зүйлсүүдийг жинхэнэ Христийн дагалдагч итгэгч нар бол ярьж идэг. Тэгээ та нар ч гэсэн Христ итгэгч найз нөхдийнхөө ярианаас тэдний амьдралаас иймэрхүү яриа хөөрөө гэрчлэлүүдийг нь олонтаа сонсч ирсэн баха. За хаач ажилд орсон ч тэр би тэнд эзнийг ингэж гэрчлээд эзэн намайг ингэж удирдаад би эзний ажлыг ингэж хийгээд гэсэн яриаг бол үнэнхээр эзэн хайртай эзний сайн мэдээний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй итгэж хүн болгон яг ингэж ярьж гэрчилж ярьж амьдарч байгааг бол бид нар бусад итгэгчдийн амьдралаас бол харж яддаг. За тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор өнөөдөр Илч Паул өөрийнхөө эзний алдрын төлөө сайн мэдээний төлөө гэсэн энэ үйлчлэлээсээ өөрийнхөө зүрх сэтгэл өөрийнхөө хандлагын тухай зааж байгаа зүйлээс бид нар дараах хэд хэдэн чухал зүйлийг сурах боломжтой юм аа. За нэгд Паул бидний уншсан энэ хэсэг дээр эзэн биднэр хаа сайгүй өөрийнхөө мэдлэгийн анхлын үнэрийг тархаадаг тухай бидэнд зааж өгсөн байна. Ярьж өгч байгаа. Тэгэхээр бид нар 2 дугаар бүлгийн 12 дугаар ишлээс дахин би уншия. Христийн сайн мэдээг тунхаглахаар Троид ирэхэд минь эзэн надад нэгэн хаалга нээсэн байв. Би тэнд Тит дүүгээ олоогүй учраас сүнс минь амарсангүй. Тиймээс би тэдэнтэй салах ёс гүйцэтгээд Македоныг зорин явсан. Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд түүний тухай мэдлэгийн анхлын үнэрийг хаа сайгүй биднэр түгээдэг бурханд харин талархал нь байг. Учир нь аврагдаж буй болон мөхөж буйчуудын дунд бид бурханд зориулсан Христийн анхлын үнэр юм. Нэгэнд нь амнаас амьдах үнэр, нөгөөд нь үхлээс үхэлдэх үнэр аваа. Хин эдгээр чадвартай бай. Учир нь бид бурхны үгийг олон шиг үүргийн худалдаа болгоч бас харин бурхны өмнө чин сэтгэлээсээ Христ дотор бурхнаас ярьдгаа гэж хэлсэн. Амен. За тэгэхээр Паул би Троид ирсэн. Тэнд би Тит дүүтэйгээ уулзахаар тоолсон байсан. Титийг болохоор Паул Коринт руу илгээсэн. Загтлаа өгөөд Коринт руу илгээсэн. Тит босож ирэхгүй удсан учраас Паулын санаа зовсон. Коринтын чуулганд ямар нэг юм болсон болов. Коринтчууд Титийг ер нь ойлгохтой угтаж авсан болов, аваагүй болов. Эсвэл замд нь ямар нэгэн саад бэрхшээл Титэд учирсан болов гэдэг дээр Паул маш их санаа зовж ирсэн. За ингээд тэр хоёр Троид уулзах төлөвлөгөөтэй байсан боловч Тит Троид ирээгүй. За үүн дээр бол Паул санаа зовсон. Ингээд цаашаа Трой хаашаа явсан, Паул хаашаа явсан гэвэл Македон руу явсан маа. За бүр энэ 2 дугаар Коринт загтлынхаа 7 дугаар бүлгийг харах юм бол Паул Титтэй Македонд уулзсан тухайга ярьж байгаа. Тэр бол бүр 7 дугаар бүлэг дээр гарч байгаа. За ямар ч тач Троид уулзна гэж төлөвлөөд Троид уулзаж чадаагүй болохоор Троид Титийг ирээгүй болохоор нь сэтгэл нь зовсондоо Паул Македон яваад Македонд Титтэй тааралдаж тэнд уулзсан ба. За ямар ч тач иймэрхүү санаа зовоосон асуудлуудаас болоод Трой яваад, Троисоо Македон яваад ингэж явсан ч гэсэн энэ газруудад нь эзэн сайн мэдээний үе таалгуудыг нээж өгөөд тухайн газруудаа Паул явах зураа сайн мэдээг тунхаглан эзэнд үйлчилж байсан. Үүнийг Паул юу гэж тайлбарлаж байна гэхээр Христийн тухай мэдлэгийн анхлын үнэрийг биднээр дамжуулан хаа сайгүй түгээгч бурханд талархал нь байх болтугай гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр Паулын хувьд бол Титийг Троид хүлээсэн, Тит ирээгүй. Тэнгүүт нь Македон явсан. Македонд байж хат нь Тит ирж байгаа. Тэгэхээр Трой, Македон гэсэн энэ газруудаар Паул энхүү Титийг хүлээх зураа Паул сайн мэдээг тунхаглаж байсан. Үүнийг Паул юу гэж тайлбарлаж байна гэхээр эзэн надад үе таалгыг нээжээ.
Тийм ч учраас хаа сайгүй явсан газарт мань эзэн надаар дамжуулан өөрийнхөө мэдлэгийн анхлын үнэрийг биднээр дамжуулан тархааж байна гэж ингэж хэлсэн байна. Тэр бид ч гэсэн Паултай адилхан амьдралын янз янзын нөхцөл байдлаас болоод нүүд суух, наашаа цаашаа явах гэд янз янзын нөхцөл байдлууд бидний амьдралд тохиолддог. Гэхдээ энэ бүгдийн үр дүнд хаа явсан газар мань танаар дамжуулан эзэн Христийн тухай мэдлэгийн анхлын үнэрийг танаар дамжуулан тархах болно гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй. Паул Троид Титийг хүлээсэн, Тит ирээгүй. Цаашаа Македонд явсан. Македонд Титтэй уулзсан. Гэхдээ ингэх хугацаанд Трой Македонд байх хугацаанд Паул Христийн анхлын үнэрийг тухайн газартаа тарааж авсан. Та ажиллаар хаа нэг газар руу явж болох юм. Эсвэл та амралтаар цуслан гарч болох юм. Эсвэл та хөдөө найзуудтайгаа явж болох юм. Тэгэхдээ тэр явсан газар болгонд чинь Христийн анхлын үнэр танаар дамжуулан тархагт болтугай гэж би өнөөдөр өрөөмөр байна. Би танд тийм хараа өгмөр байна. Амен. Тэгэхээр Паулын хувьд бол Титтэй Тройд уулзна гэсэн төлөвлөгөөтэйгээр Тройд ирэхэд тэнд одоо Титтэй уулзч чадаагүй. Гэхдээ эзэн тэнд Паулын өмнө нэгэн хаалгыг нээсэн байсан. За тэгээд Титтэй уулзч чадаагүй болохоор улмаар цаашаа Македон руу явсан. Македонд очиод Титийг хүлээж авах зураа тэнд бас эзний ажлуудыг хийсэн байна. Өөрөөр хэлбэл тэнд сайн мэдээ тараасан. Өөрөөр хэлбэл Христийн анхлын үнэрийг тэнд тархаасан гэсэн утгатай. Сайн мэдээ тарааж бусдад авралын сайн мэдээг хуваалцж яана гэдэг чинь Христийн анхлын үнэр танаар дамжуулан энэ дэлхий дээр таны хаа байгаа газар чинь тэр анхлын үнэр тархаж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр та үйлдвэрт ажилладаг бол тэнд Христийн анхлын үнэр тархаасаа. Хэрвээ та хөдөө амьдардаг бол тэнд Христийн анхлын үнэр тархаасаа. Хэрвээ та хотод ажилладаг бол тэнд Христийн анхлын үнэр тархаасаа. Ажил амьдралын шаардлагаас болоод та Солонгос явбал манай даах байх шиг тийм ээ. Магадгүй та Америк явбал, эсвэл та Европ явбал, эсвэл Турк явбал манай тогсоо одоо Туркэд байгаа шүү дээ тийм ээ. Манай цуглаанаас нэлээдгүй олон залуучууд Солонгост байгаа шүү дээ. Эсвэл манай цуглааны бас нэг эгч маань бүр хөдөө явцсан шүү дээ. Дархны ойролцоо хөтөлд байгаа. Химлээ хин хчлээ манай туул эгч маань тийм ээ. Тэгэхээр бид бүгдээрээ амьдралын янз янзын шалтгаанаас болоод ийшээ явах. Тэгээд магадгүй яг бодсон төлөвсөн амьдрал маань тухайн үедээ бодсон төлөвснөр болохгүй учраас ийшээ яваад болохгүй болгоно ийшээ яваад гэх мэтлэн янз янзын ийм одоо нөхцөл байдал бидний амьдралд үүсдэг. Гэхдээ энэ бүгдээр чинь дамжуулаад тухайн газар чинь эзэн өөрийнх нь тухайн мэдлэгийн анхлын үнэрийг танаар дамжуулан тархах үүд хаалгыг таны өмнө нээх болно гэдэгт та итгэлтэй байгаарай. Паул бол яг үүнийг л өнөөдөр Коринтчуудад бичсэн байна. Хэдийгээр би Коринтод та нар дээр очино гэж хэлээд очиж чадаагүй боловч харин би орондоо Титийг илгээсэн боловч тэгээд Титийг буцаж ирэх хооронд нь хүлээж явах хугацаанд Тройд байх үедээ Македонд байх үедээ зүгээр суугаагүй. Би Христийн анхлын үнэрийг тархааж л явлаа гэж. Тэгэхээр өнөөдөр би танаас тэрийг л хэлэх гээд байгаа байхгүй юу? Та өнөөдөр одоо илгээлтийн дуудлагатай гэдэг та явж чадаагүй гэж болно шүү дээ. Та Киргизд дуудлага авсан. Гэтэ Киргиз рүү та очиагүй гэж болно шүү дээ. Эсвэл та Европод дуудлагатай гэдэг та Европ яваагүй гэж болно шүү дээ. Гэтэ хүлээх зураа гэж тийм ээ. Тэдтэй уулзаж чадаагүй байх хугацаанд эсвэл та Солонгос явж ажил хийгээр төлөвсөн байгаа Солонгос руу виз чи юусаа гардаггүй ч байж болно шүү дээ. Гэхдээ яах вэ? Эзэн энд танд үүд хаалга нээж өгч болно. Эсвэл эзэн өөр газар руу эзэн таныг удирдах болно. Эзэн өөр газар танд үүд хаалга нээж эзэн таныг удирдан дагуулж болно. Тэгвэл тэр газар та сайн мэдээ тарах хэрэгтэй. Тэр газар та Христийн анхлын үнэрийг тархах хэрэгтэй. Энэ бол яг Паулын сэтэл байсан. Энэ бол яг Паулын зүр сэтгэл байсан. Энэ бол Паулын хандлага байсан байна. Тэр хэдийгээр Титдүүтэйгээ уулзах чадаагүй ч гэсэн тэр байгаа газараа Христийн анхлын үнэрийг тархасаар л байсан. Тэгэхээр танд өөрийн гэсэн төлөвсөн төлөвлөгөө байгаа. Танд өөрийн гэсэн төлөвсөн амьдралын төлөвлөгөөнүүд байгаа. Тэр чинь бүтсэн ч тэр бүтээгүйч тэр та хаа байгаа газараа Христийн анхлын үнэрийг тархахын төлөө амьдраасай. Би өнөөдөр та бүгдийг тэгж ятгамаар байна. Та төрийн байгууллагад ажилладаг бол тэр газар Христийн анхлын үнэр тархаас. Та хувийн хвшилд ажилладаг бол тэр газар Христийн анхлын үнэр тархаас. Та хөдөө явдаг бол тэр газар чинь. Та хотод байдаг бол тэр газар чинь. Та ах トゥ нарийн донд байдаг бол тэр газар чинь. Та цусланд гардаг бол тэр газар чинь. Та гадаад явдаг бол мөн ялгаагүй тэр газар чинь. Христийн мэдлэгийн анхлын үнэр Бурхан танаар дамжуулан хаа сайгүй тархах хүсэлтэй байдаг юм шүү. Тийм учраас тэр анхлын үнэрийг тархаж амьдраарай. Үнэртүүлэгч гэж нэг юм байдаг те та нар мэднэ те. Заримдаа хүмүүс ингээд 0 дооц гэж цацчихдаг. За заримдаа яадаг вэ үнэртүүлэгчийг машинд авцраал тавьчихдаг.
Одоо муухан үнэртэй байгаа газар тэр гоё үнэр гаргадаг анхлан үнэртэй юмнуудыг хүмүүс ингээд тавьдаг. За бүр үнэртэй юм лаа хүртэл байдаг шүү дээ. Тийм биз дээ. Лаа хасаанд нөгөө лаа ингээд шатчих явцдаа тэр лаа ингээ хайлахтаа өөрөө тэр гоё үнэрийг гаргаад иддэг тийм. Тэр бид өөрсдөө тэр Христийн анхлан үнэрийг энэ дэлхий дээр түгээж амьдарч байгаа хүмүүс гэж бодох хэрэгтэй. Таны эргэн тойронд муухан үнэр энэ хорвоогоос хангалж байна. Та байгаа учраас тэнд анхлан үнэр үнэртэх ёстой маа. Та тэнд байгаа учраас, та тэнд ажиллаж амьдарч байгаа учраас, таны гэр бүл тэнд байгаа учраас Христийн мэдлэгийн анхлан үнэр, авралын анхлан үнэр тэр газар түгэж явах ёстой юм аа. Тэндээс хүмүүс Христийг үнэртэж явах ёстой. Тийм ээ, энд юу вэ? Энд ямар нэгэн гоё юм тавьсан юм уу мүү гэж те. Яа тэгвэл тэнд та байгаа учраас. Тэндээс хүмүүс Христийг үнэртэж явах ёстой. Тантай 10 жил найзалж байгаа мөртлөө танаас Христийг үнэртэж байгаагүй найзууд байгаа юу? 5 жил найзалж байгаа нэг оффт ажиллаж байгаа мөртлөө хизээч танаас Христийг үнэртэж байгаагүй тийм тохиолдол байгаа юм биш үстэй арай. Би нэг тийм тохиолдол сонсч ирсэн. Бразилд нэг хүн Христийн тухай сонсоод Есүст итгээд цуглаанд яваад түнхээр гал халуун сэтгэлээр цуглаанд яваад Христийн хайрыг, Бурхны хайрыг мэдрээд амьдрал нь өөрчлөгдөөд маш гоё болоод үнэхээр гоё болсон гинэ. Тэг бүр баярлсантаа орж ирээд хамт ажилладаг офсынхаа найзтай чи Иесусыг мэдэх үү гэд Иесусийн тухай ярьж гисэн. Тэгвэл нөгөө найз би мэднэ гэж хэлсэн. Би чи итгэгчтэй гэж хэлсэн гэж байгаа. Хөнөө гэж гайхаад чи итгэж байсан би итгэж байсан. Чи яагаад надад ярьдгүй юм? За яахт. Тэр нөгөөх нь итгэж байсан байгаа байхгүй юу? Тэгтээ үнэр гарахгүй. Тийм ээ? Итгэгч тэгсэн мөртлөө үнэр байхгүй. Тэрнээс ямар ч үнэр аваагүй. Тэгээ өөр газараас үнэр авч орж ирээд энэ аюу гоё үнэрч чинь гэж би мэднэ гэж. Үтгсний өөрөө христчин байсан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ яаж юм бүр хөрцөн, хөшцөн, тийм ээ? Босд сайн мэдээ дарах тийм сонирхолгүй. Зүгээр ажиллаа хийгээл зүгээр амьдрий. Зүгээр тийм бодолтой. Тэ? Би ингээ итгэцэн тэ. Миний дотор Иесус байгаа. Амен. Халелуя. Болоо. Ажил бол ажил тусдаа. Энэ хийг бол ажиллаа хийгээд зүгээр ингээд тусдаа явна гэдэг. Хүн хамаа авахгүй. Тэгэхээр энэ бол яаж ийм гэхээр бид нөгөө хаа сайгүй Христийн үнэрийг тархаадаг гэдэг зүйл чинь багх болчихж байна гэсэн. Паулийн хувьд бол хаана явсан байсан ч Христийн сайн мэдээг бусдад тунхаглаж түгээхийн төлөө түүний зүрх сэтгэл цогилж ирсэн. Тэгэхээр бид үүнээс өнөөдөр хамтдаа суралцах хэрэгтэй. За ийхүү Христийн сайн мэдээг, Христийн анхлан үнэрийг бид нар хаа сайгүй түгээж тунхаглаж явахдаа энэ ажлыг зүгээр нэг үүргийн худалдаа болгох чиг би хийгээгүй гэдгээ Паул үргэлжлүүлэн хэлсэн байна. 17 дугаар ишлэлээр учир нь бид Бурхны үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус харин Бурхны өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдгаа гэж хэлсэн байна. Тэгэхээр Бурхны үгийг ярьж байгаагаад нэг энийг одоо юу гэдэг зүгээр нэг ажил гэж бодож хийгээгүй. Зүгээр энийг нэг худалдааны ажил гэж тийм ашиг олох арга хэрэгсэл гэж энийг бодохгүй байгаа. Олонх шиг гэж. Тэгэхээр тухайн үед одоо 1-р зууны үед Христийн сайн мэдээг энд тэнд явсан газар болгондоо яриад тэндээсээ ашиг олж одоо амьдрахыг хичээдэг хүмүүс их олон байсан юм шиг байна. Харин Паул одоо хэлж байна тийм ээ. Би тэр олонх шиг бид нар бол тийм биш ээ. Бид нар Христийн сайн мэдээ эзний үгийг бид нар үүргийн худалдаа болгоогүй. Бид нар үүнийг ашиг олох арга хэрэгслээ болгоогүй. Харин бид үүнийг чин сэтгэлээсээ хийсэн. Чин сэтгэлээсээ бусдад аврал өгөхийн төлөө, эзний нэрийг алдаршуулахын төлөө бид нар үүнийг хийсэн юм аа гэдгийг Паул энэ төр хэлж байгаа. Тэгэхээр Паул Коринт хотод жил 6 сарын туршид амьдарсан байдаг. Хэрвээ бид нар Үйлс номыг унших юм бол Коринт хотод Паул 2 дахь удаагийнхаа сайн мэдээний аяныхаа үеэр Паул Коринт хотод очиод жил 6 сарын туршид Коринтод амьдарч тэнд Бурхны үгийг зааж, номлож, тунхлаж тиймхүү Коринтын чуулганыг одоо Паул анх босгосон байдаг. За иймхүү босгож явахдаа Паул ямар сэтгэлээр хийж ирснийг одоо энэ ишлэлээр хэлж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ ажлыг би бизнесийн одоо үүднээс би хийгээгүй. Би энийг амьдрах арга хэрэгслээ гэж би үзээгүй. Би Христийн нэрийг худалдаж би ашиг олохын төлөө би амьдраагүй. Харин би энэ ажлыг хийхдээ би чин сэтгэлээсээ хийсэн юм аа. Би чин сэтгэлээсээ эзний төлөө, алдрын төлөө би үнийг хийсэн юм аа гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр бид эзэнд үйлчлэх бас нэг одоо бидний сурах ёстой нэг чухал 2 дахь зүйл бол энэ гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэвэл бид Христийн төлөө ямар зүрх сэтгэлээр үйлчилдэг вэ? Би цуглааныхаа үйлчлэгчдийг хараад
маш их баярлдаг. Урам авдаг. Надаас бусд нь цалингүй үйлчилж байгаа хүмүүс шүү дээ энэ цуглаанд. Тэг ялангуяа одоо ингээд магтаалынхан байна. Бүтэн зам болгон хурж ирээд итгэмжтэйгээр цагтаа ирээд юмаа бэлдээд үйлчлэлээ хийж байгаа. Манай найрал дооныхан байна. Тийм ээ? Хурж ирээд юмаа ингээ хийгээд явж байна. За манай угтагч нар байна. Манай ахлагч нар байна. Манай хэсгүүдэд үйлчилж байгаа хүмүүс байна. Тийм ээ? Эдгээр бүгдээрээ ямар нэгэн ашигын төлөө бос сэтгэлээр зөвхөн эзний төлөө гэсэн сэтгэлээр үйлчлээд явж байгаа. Би энэ хүмүүсийг харахтаа баярлалдаг. Харин энэ хүмүүсийн хажууд би их үйлчлэг хийж байгаа. Гэхдээ би цалингаа аваад ажиллаж байгаа хүн шүү дээ. Энэ цуглаанаас. Тэнгэрд очиход та надаас илүү шагнал авах хаа гэж би боддог. Яагаад гэвэл би газар дээр цалингаа аваад ажиллаа хийж байгаа юм багхгүй нэг талаар. Та нар бол сайн дураараа энэ үйлчлэгийг хийж байгаа юмс багхгүй. Тийм болохоор та надаас илүү шагнал авах нэгтгэд би итгэдэг. Би та нарын үйлчилж байгаа энэ үйлчлэлийн зүрх сэтгэлийг чинь харахад би үнэхээр бурхан талархдаг. Та нар ийм зүрх сэтгэлээр, ийм хандлагаараа эзний алдрын төлөө үйлчлээрээ. Би ч гэсэн ялгаагүй хэдийгээр цуглаанаасаа би цалинжаад бүтэн цагийн пастрынхаа үйлчлэг хийж байгаа ч гэсэн цалин байгаа учраас хийж байгаа биш. Харин эзний дуудлага байгаа учраас хийхин төлөө би өөрөө бас зүтгэх ёстой. Би тийм зүрх сэтгэлээр энэ үйлчлэл ажлаа хийхин төлөө энэ үгээр өнөөдөр би ятгагдчих ёстой. Би өнөөдөр пастрынхаа ажлыг би үргэн худалдаа болгож хийж гэнэ үү? Эсвэл би чин сэтгэлээсээ үнийг эзний алдрын төлөө, хаанчлалын төлөө, Есүс Христийн нэрийн төлөө, би хүмүүсийн сайн сайхны төлөө үнийгээ би хийж гэнэ үү гэж би өөрөөсөө асууж ах ёстой. Би залбирч ах ёстой. Би өөрийнхөө хандлагыг эзний өмнө зөв байдал дээр нь тохируулж ах ёстой болно гэсэн үг. Тэгэхээр эндээс бидний хэн хамтдаа суралцж байна. Тэгэхээр аханд үсээ Паулын хандлагаас энэ зүйлийг та бүхэн суралцаарай гэж би та нарыг ятгаж байна. Ингээд цааш нь үргэлжлүүлээд 3 дугаар бүлгийн туршид Паул өөрийнхөө үйлчлэлийн 3 дахь онцлогийг ярьж байгаа. Тэр нь юу вэ гэвэл би энэхүү үйлчлэлийг хийхдээ махан биеийн хүчээр биш, харин ариун сүнсний хүчээр хийдэг юм а гэдгээ Паул одоо тайлбарлаж байна. Тэгэхээр бидний уншсан 2 дугаар бүлгийн 12 дугаар ишлээс 3 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл хүртэл өөрөөр хэлбэл 3 дугаар бүлгийг дуустал Паул өөрийнхөө үйлчлэлийн 3 чухал хандлагыг өнөөдөр бидэнд ярьж байна. Нэгд тэр хаана байсан ч гэсэн эзний алдрын төлөө үйлчлэх зүрхсэтгэлт. Хаана явсан ч гэсэн Христийн анхлын үнэрийг тэр тархаахын төлөө явдаг гэдгээ нэгт ярьсан бол хоёрт тэр энэ ажлаа үүргийн худалдаа болгох биш харин чин сэтгэлээсээ хийдэг гэдгээ ярьсан бол одоо гуравт тэр энэ ажлаа махан биеийн хүчээр биш харин ариун сүнсний хүч чадлаар хийхийг хичээдэг юм а гэдгээ Паул одоо 3 дугаар бүлгийн туршид бидэнд тайлбарлаж байна. Би 3 дугаар бүлгийн 1-р ишлээс та бүхэн дахин уншиж өгье. Бид дахин өөрсдийгөө магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүний адил та нарт үзүүлэх, эсвэл та нараас авах итгэмжлийн захиа бидэнд хэрэгтэй юу? Та нар бидний зүрхэнд бичигдэж бүх хүнээр уншигдаж мэдэгдсэн захиа маань шүү дээ. Та нар биднэр үйлчлэл бэлтгэгдэн бэхээр бос харин амьд бурхны сүнсээр чулуун самбарт бос харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан. Христээр дамжин бурханд хандах ийм итгэл бидэнд бий. Бид чухамхүү аливааг өөрсдөөсөө мэд зүтгэж чадахгүй ч бидний чадвар бурхнаас юм. Тэр биднийг шин гэрэний үсгийн бос харин сүнсний үйлчлэгчд байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол сүнс ам өгдөг аж. Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэлч гэсэн алдартай гарч Израилийн хүүгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол сүнсний үйлчлэл нь бүрч алдартай байх босоо. Учир нь ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвхт байдлын үйлчлэл нь алдар дор илүү их бэлгсэн байна. Учир нь урд алдартай байсан зүйл нь давмгаа алдраас болж хэдийнэ алдаргүй болжээ. Арилж буй нь алдартай байсан бол мөн хүлдэх нь илүү их алдартай байна. Иймээс бид тийм найдвартай байж үнэнхүү зоригтой байдаг. Бид Мосе шиг биш юм. Арилж буй зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хүүгүүдэд харуулахгүй тулд тэр нүрээ бүтээлгээр халахсан. Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг унших нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Учир нь тэр нь Христ дотор л арилдаг байна. Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. Гэвч эзэнд хандаж эргэх бүрд
бүртэн бүтээлэг авагддаг. Эзэн бос сүнс, эзний сүнс хаана вэ? Тэнд иргчлөө байдаг. Харин бид бүгд бүтээлэггүй нүрээр эзний алдрын тусгалыг толдох мэт хараад түүний дүрд эзний сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг гэж хэлж байна. За, одоо би энэ хэсгийг тайлбарлая. Төгслийн хэсгийг ярих гэж байна гэсэн үг шүү дээ. Би өнөөдрийн сургаалаар 3 юм ярих гэж байгаа. 2-ыг ярьсан. Одоо сүүлийн ганц үлдээсэн. Сургаал удахгүй дуслаа. Тэгэхээр та нар залахгүй гэсэн үг. Орооч нь хэлэхгүй гэсэн. Би 3 юм ярихаас би 2-ыг ярьчлаа. Одоо ганцхан үлдээсэн гэсэн үг. Тэгэхээр дуусч чинь гэсэн. Тийм учраас баяртайгаар энэ номлолыг дуусгацгаая бүгдээрээ. Тэгэхээр Паул өөрийгөө хэлсэн. Хаа сайгүйгээр эзэн надаар дамжуулан Христийн анхлын үнэрийг тархаадаг гэж. Нэгт. Хоёрт би үүнийг чин сэтгэлээсээ хийдэг гэж хэлсэн. Гэхдээ одоо 3 дахь зүйлээ Паул ярихдаа би өөрийгөө магтаж байгаа юм бишээ гэд одоо тайлбарлаж байна. Би өөрийгөө магтаж байгаа юм бишээ. Бид дахин өөрсдөө магтаж эхлэх үү гэд эхэлж штэ. Би ганцаараа чин сэтгэлээсээ юмд ханддیں۔ Энтер гэд ингээд одоо юу гэдгийг би өөрийгөө яг үндэ магтаад байгаа юм бишээ. Миний энэ чин сэтгэлээс үйлчлдэг энэ үйлчлэлээ маань зүр сэтгэл энэ хүч чадал маань хаанаас ундран гардаг юм бэ гэвэл эзний ариун сүнснээс өгөгддөг юм а гэдгийг Паул одоо яг энэ хэсгээр тайлбарлан хэлж байна. Тэгэхээр би өөрийн хүчээрээ хийдэг юм бишээ. Харин ариун сүнсний хүчээр би эзний төлөө амьдрдаг юм а. Ариун сүнсний хүчээр би эзнийг гэрчилдэг юм а. Ариун сүнсний хүчээр хаа явсан ч бид нар анхлан үнэрийг тархаадаг юм а. Ариун сүнсний хүчээр тэр чин сэтгэл миний дотроос хар аяндаа гардаг юм а. Энийг ариун сүнс өөрөө миний дотроос хийж ариун сүнсний хүчээр энэ бүх үйлчлэл надаас гардаг юм а гэдгийг Паул энэ хэсэгдэр тайлбарлан ярьж байгаа. Тэгэхээр энэ хүч чадал маань үсгээс ирээгүй харин энэ хүч чадал маань ариун сүнснээс ирсэн гэдгийг тайлбарлаж байгаа. Үсэг гэдгээрээ Паул жоохон юу яриад байгаа юм? Чулуун хатан дээр сийлэгдсэн тэр үсгээс миний үйлчлэлийн хүч чадал ирээгүй. Харин ариун сүнснээс ирсэн юм а гэж одоо Паул ярьж байгаа. Чулуун хатан дээр сийлэгдсэн тэр үсэг гэдгээрээ Паул юу хэлсэн бэ гэвэл Бурхан хорой бууланд Мосед өгсөн чулуун хатан дээр бичиж сийлж үлдээж өгсөн тэр 10 хуулийн тухай Мосе ярьж байгаа юм а. Тэгэхээр хуулийн учраас би эзний төлөө үйлчилж байгаа юм биш. Харин Есүсийн хайр ариун сүнс байгаа учраас би эзний төлөө үйлчилж байгаа юм а гэдгээ Паул энэ дээр тайлбарлаж байгаа. Өөрөөр хуучин ба шинэ гэрээний ялгааг энэ дээр Паул тайлбарлаж байгаа. Христийг мэддэггүй зөвхөн хуучин гэрээнд итгэдэг юудэчүүдийн үзэл бодол ба Христэд итгэж ариун сүнсийг авсан шинэ гэрээний үйлчлэгчдийн ялгаа энэ хоёр зүйлийн ялгааг Паул энэ хэсгээр тайлбарлаж байгаа. Юудэчүүд бол Христийг аврах хэмээн тооцдоггүй, үздэггүй, тэгж итгэдэггүй. Юудэчүүдийн хувьд бол Библи зөвхөн хуучин гэрээ, тэдэнд шинэ гэрээ гэж байхгүй. Тийм учраас тэд хуучин гэрээг ямар нүдээр хардггүй хөвөл энэ бол зөвхөн ингэж болохгүй, тэгэж болохгүй, ингүүл гохин шүү, ингүүл ерөө шүү, ингүүл хараа шүү, ингүүл аврын шүү гэсэн зөвхөн одоо юм хуулийн заалт гэж харагдаж байгаа. Энэ хуучин гэрээ гэдэг. Тийм учраас юудэчүүд яд хуучин гэрээг уншаалаадаг махан биеийн хүчээр нөгөө хуулиа биелүүлэхээр зүтгэлээдэг. Тэг үнэндээ юу ч өөрчлөгддөг. Харин өнөөдөр бидний хувьд бол шал өөр. Өнөөдөр Христийн сүм чуулганы хувьд бол хуучин гэрээний энэ юудэчүүдээс энэ юудын шашнаас бидний итгэл үнэмшил бол шал өөр. Юу гэвэл бид Христэд итгэж ариун сүнсийг авсан. Ариун сүнсний хүч чадал байгаа учраас бид бие бинийгээ хайрлаж эзний алдрын төлөө халуун сэтгэлээр бид үйлчилдэг. Тэгэхээр бидний ялгаа бол үүндээ байгаамаа гэдгийг Паул тайлбарлаж байгаа. Тийм учраас миний энэ эзнээс авж байгаа энэ хүч чадал, чин сэтгэлээс үйлчилж байгаа энэ чин сэтгэлийн хүч чадал маань үүндээ хуулиас ирээгүй. Зүгээр тэр бичигдсэн үсгнээс ирээгүй. Харин амьд ариун сүнснээс ирсэн юмаа гэдгийг Паул энэ хэсэгдэр тайлбарлаж хэлж байгаа. Тэгээ үүнийг Мосегийн амьдрал дээр тайлбарлаж байгаа юм л да. Мосе жишээ нь тэр хоёр хавтан дээр сийлэгдсэн, бурхны хорогоор сийлэгдсэн тэр 10 хуулийг аваад 20 болноос буун ирэхэд Мосегийн нүрнээс гэрэл гээж ирсэн. Одоо энэ гэрэл миний нүрэн дээр тусж байгаа шиг тийм ээ. Миний нүрд таанаас гэрэлтэж харагдаж байгаа шиг тийм ээ. Мосегийн нүрнээс ингээд гэрэл одоо ингээд цацарч ирсэн. Яг бол Мосе 40 өдөр 20 боолын оройд бурхантай уулзсан. Бурхныг хагсан. Бурхны үгийг авсан. Бурхны хуулийг чулуун самбар дээр сийлүүлж авсан. Ингээд майхан сүм барих тухай, левичүүдийн тухай, Израилийн хууль дүрмийн тухай олон заавар зөвлөгөөнүүдийг Мосе аваад уулнаас бууж ирэх үед бурхантай хэр удаан уулзсан төдий чинээ Мосегийн нүрнээс төдий чинээ тэр гэрэл бурхны алдрын гэрэл Мосегийн нүрнээс гэрэлтчихсэн. Тэгэхээр бурхантай уулзгаа байчвал айжундаа тэр гэрэл нь буурж ирсэн. Дахиж очиод бурхантай уулзаад буцаад дахиад гэрэлтэл дахиад тод болцсон буугаад ирдэг. Та нар нөгөө нарны зайн хураагууртаа гарч идэм мэдхүү.
Манай Зуслангийн байшин нэг юм нарны зайн хураагууртаа нэг ийм өлөгчдөг нэг ийм чийдэн байгаа. Тэгэхээр нарны гэрэлд ингээд тавьчих юм бол цэнэглэгдэд тэгээд ингээд ажиллаулаад гэрэл нь гараал гэрлэнээс айгүй тод ингэж асч ястаа явах тусам сүулт ингээд бүдгрээл тэгээд сүултээ канапын дарахаар нэг юм асаал ингээд асан анивчаад ингээд салгалаа ингээд асан анивчаад за энийг маргааш өглөө наран тавья гэл. Тэгээд маргааш өглөө наран тавиал орой харанхуй болол тэгээд унтахаа өмнөгөө гэрлээ асаа амар гэрэлтэй. Тэгэхээр Мосегийн нүрнээс гэрэлтжсэн тояг ийм байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яаж юм тэр гэрэл айжмдаа бөхчихсэн. За тэгээ Мосе ингээд уулнаас гэрэл цацруулаад нэг нарны зайн хураагур шиг ингээд баахан бурхны алдрын зайн хураагур шиг л ингээд баахан бурхны алдрыг өөртөө шингээчээд буцаад буугаад тэр гэрээр хурц гэрэлтэй. Тэр гэрлийг нь ард түмэн харж чадахгүйс. Ард түмэн тийм нүгэлттэй учраас тэр бурхны тэр алдрын ариун гэрлийг хүн гэдэг амтаа ингээд харж чадахгүй шүү дээ бүр. Наач гэрэл чи ямар хурцсан юм бэ? Бид нар харж чадахгүй нэгэд. Тэмүүт Мосе за бүтээлэг бүтээчи. Тэгээ нүүрэн дээгүүр ингээд Мосе бүтээлэг бүтээдэг гэсэн. Тэгээд ингээд бүтээлэг байгаалах юм бол хүмүүс юу гэж ойлгодог юмсан нөгөө гэрэл нь цацраалах юм байна гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ нөгөө нүүрнийх нь бүтээлгнийх нь цаана байгаа гэрэлний хайжмдаа буураад исэн. Тэгтэл Мосе бүтээлэгтэйгээ яваал исэн. Тэр харсан хүмүүс юу гэж боддог гэсэн үг гэрэл нь цацраалах юм байна гэж хардаг байсан. Гэтэл яг үнэн хэрэгтэй бодит хэрэг дээр нөгөө нүүрнийхэн гэрэл нь бол айжмдаа бөхөөл исэн байна. Тийм учраас Паул саяны бидний уншсан 2 дугаар Коринтын 3 дугаар бүлэг дээр хэлж шít. Айжмдаа бөхөж үе тэр гэрлээ харуулахгүй тулд нүүрэндээ бүтээлэг бүтээсэн Мосе гэж хэлсэн биз. Тэгэхээр энэ гэрэл чинь өөрөө юунаас ирсэн гэрэл юм бэ гэхээр нөгөө чулуун хавтан дээр бичиж сэлж өгсөн хойлоос ирж байгаа бурхны алдар. Айжмдаа бөхдөг алдар. Айжмдаа алга болдог алдар. Энэ бол хуучин гэрээнээс ирдэг алдар. Харин шинэ гэрэний буюу ариун сүнсний хүч чадлаас ирдэг тэр алдар бол айжмдаа алга болдоггүй. Явах тусам хурц гэрэлтдэг. Явах тусам тодордог. Явах тусам өнгөчн жавхаачдаг. Байнга өөдөн штэ гэж манайха ярьдаг үстэй те. Тийм яг тэрэн шиг тийм ээ. Ерөөсөө явах тусам тэр гэрэл улам илүү гэрэлтчихэд гэдгийг л Паул хэлж байгаа. Тэгэхээр ерөөсөө хуучин гэрэн дээр бурхантай уулзаж авсан тэр алдрын гэрэл айжмдаа бөхдөг бол харин шинэ гэрэн дээр уулзаж авсан тэр бурхны алдрын анхлан үнэр явах тусам улам гэрэлтдэг юм а гэдгийг Паул үүн дээр тайлбарлаж байгаа. Тийм болохоор миний сайн мэдээний төлөөх үйлчлэл, миний эзний алдрын төлөөх үйлчлэл маань Мосегийн нүрнээс гэрэлтжсэн айжмдаа бөхөж баахгүй болдог тийм зүйл биш. Харин явах тусам улам илүү эзний алдрын төлөө гэрэлтдэг тийм гэрэл юм а, тийм хүч чадал юм а гэдгийг Паул энэ дэр ялгаж тайлбарлаж өгч байгаа. Ахын дүүсээ бид хуулиар эзэнд үйлчлдэг хүмүүс биш ээ. Бид ариун сүнсээр эзэнд үйлчлдэг хүмүүс юм а. Бид юудын шашинтнуудаас юугаараа ялгаатай юм бэ? Бид Христийг аврагч гэж итгэдэгээрээ ялгаатай. Есүсийг Христ гэж итгэдэгээрээ бид ялгаатай. Бид өшөө төв тэднээс юугаараа ялгаатай юм бэ? Бид ариун сүнсийг хүлээн авснараа ялгаатай. Бид Есүс Христэд итгэснээрээ ариун сүнсийг хүлээн авсан. Тэр сүнсний хүч дотор өнөөдөр бид нар явж байгаа. Христ итгэгчдийн амьдрал бол үүгээр ялгаатай. Харин юудэчүүдийн амьдрал бол биднээс юугаар ялгаатай. Тэд Есүсийг Христ гэж итгэхгүй байна. Нэгд энэ итгэлээсээ болоод тэд ариун сүнсийг авахгүй байна. Ингэж итгэдэггүйгээсээ болоод тэд ариун сүнсийг авахгүй байна. Тэгэхээр тэд ариун сүнсгүйгээр Библийг махан биеийн хүчээр биелүүлэхээр зүтгэж байгаа. Тийм учраас тэд маш шашинлаг байдаг. Маш шашинлаг байдаг. Тэд нар аливаа зүйлийн дэг, ёс, зан, заншилт маш их чөлбөгдөл өгдөг. Харин бидний хувьд юу чухал юм бэ? Бидний хувьд бидний зүрхнээс гарах чин сэтгэл. Эзний төлөө гэсэн халуун хайр. Эзний алдрын төлөө гэсэн бидний зүрх сэтгэл бидний хувьд илүү чухал байдаг. Тийм учраас Христ итгэдэг хүмүүс зүрхнээсээ өөрчлөгдөж чаддаг. Сая өнгөрсөн 7 хоногт бид нар байхгүйсэн тийм бидний 5 нөхөд байхгүйсэн цуглаан дээр. Бид нар хаанаас баталцээд бид нар өнгөрсөн бүтэн сайн дээр үйлчлэл хийж баптизм өртөөгээд үйлчлээд удахгүй тэр талаар ярина. Тэрний өмнө бид нар хагас центр нь хаана байсан бэ гэвэл Уянган суман дээр байсан. Тэгээ Уянгад бид нар Цэрэн гэдэг эгчтэй уулзсан. 74 настай сайн мэдээ тарагч. Тэгээ Цэрэн эгч болохоор Батүлжид байгаа тэр 5 6 Христ итгэгчтэй өстой ганц бөөгнүүлээд өстой тэдэндээ өстой эзний үгийг яриад залбирал дуурайлал байнга тэгж идэг хүн ба. Тэгээ Цэрэн эгч өөрийнхөө амьдралын гэрчлэлийг хуваалцсан. Үнэхээр сэтгэл хөдлөн гэрчлэл.
Одоо өөрөө хэдийгээр одоо үүр хангаан уянга сумын одоо гаралтай хүн боловч энэ хотод одоо бага залуу насандаа ирээд эндээ одоо багшийн дээдийг төгсөөд багш болоод 48 доо сургуульд одоо 20 хэдэн жил насаараа 48 доо сургуулийн математикийн багш хийсэн ийм хүн юм байна л да. За тэгээ хожим настай болсон хойно 60 гарсан хойно Христэд итгэхэд одоо ингээд сүүлийн 10 хэдэн жилийн туршид Христ итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Маш галтай авралын зар тарагч. Ерөөсөө тэгээ багш хүнийх нь зан харагдаж гисэн тэрэнднийх нөлөөлөх юм. Тэгээд настай ч юм. Тэгээд дээр нь али чи ингээл явчих ерөөсөө. Тэгээ нөгөө хэдэн ч өөдөөс нь эсэргүүцэхгүй юм. Тэгээд нөгөө настай хүн болохоор тэгээд үгнээс нь гарч чадахгүй. Тэгээд цэрийг чи урдаа барьсан багт бол сайн мэдээний үе таалга бол зүгээр нээлттэй зүгээр ерөөсөө. Цэрийг чи урдаа бариад нэг айлд ороход бол тэгэл за пастор хөө гэж шууд боотоход бол зүгээр тэнд бол зүгээр ерөөсөө зүгээр зам бол нээлттэй л ерөөсөө тийм л байгаа аахгүй ерөөсөө. Өөрөө ерөөсөө маш тийм хүн юм ерөөсөө. Тэгээд энэ хүн анх сайн мэдээ сонсоод найдвар цуглаанд явж ижээ. Найдвар цуглаанд одоо итгэгч болоод ингээд явж. Тэгэхээр магтан дууны одоо энэ манай энэ чимгээ шиг ингээд микрофон бариад урд ингээд магтан дуу ингээд доолдог байсан юм байна. Тэгээ өөрийнх нь тэр үеийн амьдралыг ярьж байгаа. Би ерөөсөө өөрчлөгддөг байсан. Цуглаанд явж байгаа мөртлөө. Би толгоогоор л мэдээд идэг байсан. Би Библийг мэдээлэдэг байсан, залбираалдаг байсан. Ингээд идэг байсан мөртлөө миний ингээд зүр сэтгэл ерөөсөө өөрчлөгдөхгүй байсан. Хараа цуглаан дээр ирэхээр нэг сайхан хүн урд гараа сайхан дуу дуулаад ингээд яваад идэг. Гэхдээ би ерөөсөө өөрчлөгддөг. Гэхдээ итгэл үнэмшил гэдэг чинь хүний зүрхнээс байх хэрэгтэй байдаг юм байна. Хүн чинь зүрхнээсээ өөрчлөгдөх хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд түүний дараагаар би өөрчлөгдөж эхэлсэн гэж. За цуглаан дээр ирэхээр нэг мундаг хүн яваад идэг. Ерөөсөө тэгсэн мөртлөө бодит амьдрал дээр өөрчлөгддөг. Тэгээд хилтэй амтай, ааштай хараншинтай. За тэгээд одоо юу гэдгийг залбирдаг. Тийм ээ. За нэг олоолаа нийлээл ингээд цуглаан дээр масаараа залбирж байгаа учраас хүн тэгэл залбирна шүү дээ. Ер нь бол. Тэгээд ганцхан хахт бол ер нь залбирдаг. Ер нь бол тийм залбирлын амьдрал баахгүй ер нь. Би тийм байсан. Тэгтээ би одоо эзэнтэй улам илүү өөрчлөгдөөд эзний үгийг би илүү гүн гүнзгий судалж эхлээд тэгээд би эзний үгээр дамжуулан одоо өөрчлөгдсөн гэж тэр хүн хуалцсан ярьж ирсэн. Өөрчлөгдөө зүр сэтгэлээс их өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд би яг миний амьдрал бол өөрчлөлт. Тэрнээс өмнө бол би бол тийм хоёр нүртэй амьдралаар амьдарч ялаа гэл. Цэрэгч маань тэгж хуваалцж ярьсан ба. Бидний хүч чадал хаанаас гардаг юм бэ? Бидний хүч чадал бол эзнээс өгөгддөг хүч чадлаар бид үйлддэг. Яг энэ 2 дугаар Коринт захидлын 3 дугаар бүлгийн 5 6 дугаар ишлэгийг би та нарт дахин чангаар уншиж өгье. Бид чухам хүү аливааг өөрсдөөсөө мэд зүтгэж чадахгүй ч бидний чадвар Бурханаас юм. Тэр биднийг шинэ гэрээний үсгийн бус харин сүнсний үйлчлэгчд байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол сүнс ам өгдөг аж гэж хэлсэн ба. Энэ юу гэсэн үг юм бэ? Үсэг хөнөөдөг сүнс ам өгдөг гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хуучин гэрээ бол бидний зүгээр хөнөөдөг л байхгүй юу? Бид зүгээр хуучин гэрээг унших юм бол ямар байлаар заваа нүгэлтэй амтан болохоо л ойлгоно. Өөр гаргалгаа байхгүй хуучин гэрээг унших юм бол бид ямар нүгэлтэй амтан болохоо л ойлгоно. Тэгээ надад бол ямар боломж байхгүй юм байна, шанс байхгүй юм байна. Би өнөөдөр ингэж амьдрах нь аргагүй юм байна гэдгийг л ойлгодог. Хуучин гэрээг унших юм бол. Тэгээ харин ч үди зэрэгтэй явж байгаа нь баг гайгүй юм байна гэж баг ойлгоно шүү. Хуучин гэрээг унших юм бол бид ямар нүгэлтэй хүн бэ гэдгийг л ойлгодог. Харин шинэ гэрээг унших үед өөр. Шинэ гэрээг уншингод итгэл найдвар төрдөг. Надад боломж байгаа юм байна. Би хуучин гэрээг уншаад нүгэлтэй гэдгээ мэдээд авсан бол харин шинэ гэрээг унших үедээ Христ намайг аварсан юм байна гэдгийг ойлгодог. Тийм учраас хуучин гэрээ энэ үсэг гэдгээр хуучин гэрээг хэлээд тахгүй. Тэр хоёр хавтан дээр сийлэгдсэн хуучин гэрээг яриад тахгүй юу? 10 хуулийг яриад тахгүй. Хуулийн дагуу үзвэл би бол ял зэм аваад тамд унах хэвээр. Би бол Бурханаас хараагдах хэвээр хүн баг. Тэгэхээр өөрөөр хэлбэл үсэг намайг хөнөөдөг гэсэн утгаар үнийг хэлж байна. Харин би Христэд итгэсэн учраас ариун сүнс надад мөнх амийг өгсөн. Тэгэхээр сүнс надад ам өгдөг бахна гэж Паул энэ дэр ярьж байгаа байхгүй. Тийм болохоор Паул юу гэж тайлбарж байна гэхээр би эзний төлөө үйлчлэхдээ аливаа зүйлийг өөрөөсөө би өөрөө хийж чадах юм шиг би зүтгэдэг юм аа. Харин миний үйлчлэл бол шинэ гэрээний үсгийн бос сүнсний үйлчлэгчд агаад сүнсээр бид үүсэх чадвартай болдог юм аа. Яг л үсэг хөнөөдөг сүнс ам өгдөг юм аа гэж хэлсэн. Та гайхчих магадгүй. Тэгвэл яга хуучин гэрээ бидэрт хэрэгтэй. Зөвхөн шинэ гэрээ байвал болоо юм шүү гэж та бодчих магадгүй. Хуучин гэрээгүйгээр шинэ гэрээ төгс биш. Яагаад гэвэл хуучин гэрээгүйгээр шинэ гэрээ өөрөө сайн мэдээ болж харагддаггүй биднэрт.
Хуучин гэрээ унших үед би бол ямар ч боломжгүй нөхөр юм байна гэдгийг л ойлгодог. Тэгээ шинэ гэрээг унших үед тийм учраас эн чинь яг сайн мэдээ болж надад ирж байгаа юм байна гэдгийг бүтэн зургаар нь бид нар харах боломжтой болдог гэсэн үг. Тийм болохоор хуучин шинэ гэрээ хоёр нийлжээж жинхэнэ сайн мэдээг бүтэн зургаар нь биднэрт ойлгуулдаг юм аа. Эхлээд үсэг биднийг ялалдаг, харин дараа нь сүнс бидэнд амь өгчиж энэ хоёр зүйл маань яадгүй бидрийг жинхэнэ амьтаа болгодог. Бидний жинхэнэ сайн мэдээний утга учирыг бидэнд ойлгуулж өгдөг зүйл байх нэ. За тэгвэл Паул энэ хэсэг дээр Коринтчуудад өөрийнхөө үйлчлэлийн 3 чухал зүйлийг өнөөдөр тайлбарлан ярьсан. Нэгд тэр Христийн хаанчлалын Христийн тухай сайн мэдээний анхлын үнэрийг Христийн мэдлэгийн анхлын үнэр гэж яриад байгаа юм л та энэ чинь. Христийн мэдлэгийн анхлын үнэр гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэвэл энэ сайн мэдээний үннийг ярьж байгаа шүү дээ. Сайн мэдээний үнэн буюу энэ анхлын үнэрийг хаа сайгүй бурхан надаар тараалгана. Хаана явсан ч эзэн надаар дамжуулан энэ анхлын үнэрийг гаргана. Үүнийг хийхдээ би чин сэтгэлээсээ хийнэ. Хоёрт горд энэ чин сэтгэлээсээ хийдэг хүч чинь би сайндаа биш ариун сүнснээс ирж байгаамаа гэдгийг л Паул өнөөдөр тайлбарсан. Тэгвэл би яг энэ 3 зүйлийг өнөөдөр та нарт номломоор байна. Хаач явсан Христийн алдрын төлөө амьдрал. Хаач явсан Христийн сайн мэдээг тунхаглал. Хаач явсан Христийн анхлын үнэрийг тархааж амьдрал. Та бол үнэр оруулагч юм шүү. Одоо муухай ялзарсан үнэр биш л дээ. Миний машины багаж нь сүүлийн үе жоохон ялзарсан үнэр машины маань багажнаас үнэртэй байгаа. Тийм үнэр биш тийм ээ. Цагаан хэдэ дотор нь асгацсан тэрийг мэдхгүй олон сар ингээд хаалттай явцсан чинь үнэр орчихжээ. Одоо би тэрийг засах янзлах хэрэгтэй байгаа тийм. Бид нар муухай үнэр биш. Бид нар энэ дэлхий дээр сайхан үнэр Христийн анхлын үнэрийг бид нар авчрахын тулд бид нар үйлчилж байгаа. Тийм учраас та хөдөө амьдарч гэнэ үү, хотод амьдарч гэнэ үү, төрийн байгууллагад ажиллаж гэнэ үү, компанид ажиллаж гэнэ үү, гэртээ сууж гэнэ үү, хуваараа бизнес хийж гэнэ үү, гадаадад амьдарч гэнэ үү, Солонгост байна уу, Европт байна уу, Америкт байна уу, Монголд байна уу, говьд байна уу, хангаад байна уу, цуснанд байна уу, хотод байна уу, хамаагүй Христийн анхлын үнэр танаар дамжуулан гарах учиртай юм шүү. Үүний төлөө амьдраарай. Үүний төлөө залбираарай. Үүний төлөө бурхан таныг дуудсан юм аа. Үүний төлөө эзэн таныг илгээсэн юм аа. Үүний төлөө тэр таныг явуулж байгаа юм аа. Үүний төлөө бид амьдарч байгаа юм аа. Энэ бол Христ итгэж хүн нэг бүрийн ариун үүрэг юм аа. Үүний төлөө эзэн биднийг өнөөдөр тосож дуудаж сонгож биднийг уучлж энэ анхлын үнэрийг тараахын тулд эзэн биднийг хэрэгжилж байгаа юм аа. Хоёрт үүнийг чин сэтгэлээсээ хийгээрэй. Амен. Чин сэтгэлээсээ хийгээрэй. Чин сэтгэлээсээ эзний төлөө гэсэн зүрх сэтгэлээр энэ бүгдийг хийгээрэй. Гуравт энэ чин сэтгэлээсээ хийгээд чинь ариун сүнс танд хүчийг өгөх болно. Тийм учраас эзэнд найдаарай. Эзнээс залбираарай. Эзний ариун сүнсийг гуйгаарай. Эзнээс тэтгэгддэг хүч чадлаар үйлдээрэй. Ямар нэгэн зүйлийг би өөрөөсөө гарч чадах юм шиг хийж чадахгүй. Харин миний хүч чадал үсгнээс бус харин сүнснээс ирдэг юм аа. Үсэг хөнөөдөг харин сүнс амь өгдөг юм аа. Би үсгийн хүчээр явах юм бол Мөсе шиг тэр алдар нь явандаа байхгүй болоод дуусаад байхгүй болоод би ингээд дууснаа. Харин би шинэ гэрээний үйлчлэгч учраас миний дотроос эзний алдрын туяа сайн мэдээгээр дамжуулан гэрэлцээр байх болно. Тийм учраас насаараа бүгдээрээ эзний алдрын төлөө ажиллацгаая. Насаараа бүгдээрээ эзний хаанчлалын төлөө ажиллаж амьдарцгаая. Есүсийн нэрээр. Залбирцгаая. Агуу учид бурхан эцэг минь таныхаа өмнөрийн бид дараагаар залбирanгуйж байна. Тийм ээ үсэг хөнөөдөг харин сүнс амь өгдөг. Эцэг минь тэр хөнөөлт үсэг тийм их алдартай ирсэн бол харин амь өгөх сүнсний үйлчлэл тэрнээс илүү алдартай байх болно гэж таны үгэнд хэлсэнчлэн бидний амьдралыг өөрийн алдраараа дүүргэж өгөөч. Эзэн Есүс Христ минь таны мэдлэгийн анхлын үнэрийг бид энэ дэлхийг хаа сайгүй тараач. Чин сэтгэлээсээ таны алдрын төлөө үйлчлэхдээ таны ариун сүнсний хүчээр явахад минь туслаач. Ариун сүрээ биднийг дүүргээч. Эзэн минь зөвхөн ял зэмлэлийн үйлчлэл болох хуучин гэрээний үсэг эрэхтэй тийм агуу алдар гэрлэлийг цацруулан Мосе дээр ирсэн бол тех тусмаа авралын үйлчлэл өнөөдөр тэрнээс ч илүү их алдартайгаар ирэх учиртай гэдгийг өнөөдөр бидэнд дахин сануулж өгч байгаад баярлалаа. Тиймээс тэр агуу алдрыг биднээс та гэрэлтүүлээч.
эзэм зөвхөн ял зэмлэлийн үйлчлэлийг хийхээр ирсэн Мосегийн үйлчлэл тийм агуу гэрэл дотор байсан юм бол өнөөдөр амийг өгөхөөр ирсэн Есүс таны агуу үйлчлэлийн дор бид таны агуу хүч дотор, таны агуу хайр, таны хүч чадал дотор бид урагш явахыг хүсэж байна. Та биднийг ивэг ачиж эзэм. Та биднийг өрөөгөөч эзэм. Та биднийг хэрэглээч эзэм. Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен.